За шээс задгааралт хийж хэрвээ одоо өөртөө одоо тийм шинж тэмдэг байн ханиаж найтайхан шээс алдаад эсвэл шээлээ гэж бодоход 0 орохгүй юм экстрем маягаар ингээ шээс алдаад байх юм бол за эмчид үзүүлээд дараа шинжилгээнүүд өгнө. За шинжилгээнүүдэд юу өгөх вэ гэхээр зэрэг шээсний ерөнхий шинжилгээ, шээс дамжуулах замын халдвар байгаа эсэх буюу бактериологийн шинжилгээ, за давсагны одоо хадгалах чадвар, дамжуулах чадварыг шалгадаг уродинамикийн шинжилгээ гэдэг шинжилгээг өгнө. За шээс задгааралт маань дотроо одоо мэдрэлийн гаралтай, за тэгээд дээрэс нь өрслийн гаралтай, мөн одоо нөгөө хитрхи их удаан давсгаа одоо шээхгүй өглөөнөөс хойш шээхгүй байсараад орой шийдэх ч юм уу. Ингэснээс болоод хүн ер нь бол нэг 250-аас 300 мл шээс давсганд хуримтлагдахад шээх мэдрэмж үүсдэг. Энэ шээх мэдрэмжийг хүн шээсээ удаан хадгалснаас болоод 500 г, 700, 800 г литр шээс болох хүртлээр нөгөө юуг нь давсгаа ингээ сунгаад тэгснээсээ болоод тэр мэдрэмж байхгүй болчдөг. Гэтэл нөгөө хит их сунцсан давсаг маань ханиаж найтайх, жаахан ширүүхий явах ийм тохиолдолд шээс ингээ халигж асгаад байдаг. Мэлдэс гэл шээснийхээ суур ингээ гараад байх нь. Энийг болохоор зэрэг тухайн хүн өөрөө бол анзаардаггүй. Би ер нь давсаг чангатай л гэж ярьдаг. Гэтэл хүн маань 2-3 цаг тутамдаа шээс хүрээгүй байсан ч гэсэн шээж явах ёстой. Тэгэхгүй бол тэрний маань давсаг маань хөндлөн судалт болчих учраас яг нөгөө дотоошны эрзэн шиг нэг ингээ сунчхаараа зэрэг нэлээд удаан хугацаанд буцааж агшаах ийм дасгал хийжээж энэ бол буцаж хэвийн байдалтай ордог. За энийг хэрхэн оншилдог вэ гэхээр зэрэг энийг одоо жишээлбэл энэ давсгийн жижигхэн болгоод ойчих юм уу эсвэл одоо сойхтой хаалгаа хийх юм уу гэдгийг одоо үйл ажиллагааны одоо шинжилгээ хийгээд энэ үйл ажиллагааны хэвэн байна уу, давсгных нь хан өрөвсч юу, давсаг нь одоо сунчаад буцаж агшихгүй байгаа юм уу, эсвэл мэдрэлийн гаралтай, стрессийн гаралтай байна уу гэдгийг шалгадаг үндсэн арга нь бол шинжилгээний арга нь уродинамикийн шинжилгээ гэж байгаа. За уродинамикийн шинжилгээ бол өвдөхгүй. За нөгөө давсаг руу давсганд байгаа шээсийг нь одоо гаргаад дахиад давсганд нь шээс хуримтлуулад хэдий хүртэл хугацаанд хэдэн миллилитр шээс одоо тэнд хүржээж дүүрчээж тэр давсаг шээх мэдрэмж төрж гин гэдэг энэ үйл ажиллагааг нь шалгадаг юм шинжилгээгээр шалгасны дараа хаалгаа хийх үү, эсвэл одоо физик эмчилгээ үргэлжлүүлэн явах уу, дээрээс нь сэтгэл заслын эмчилгээ давхар явах уу, антибиотик явах уу, давхар одоо давсганы хааны одоо тэр юу сунсныг одоо физик эмчилгээ юу, эмийн эмчилгээ юу, хавсарсан нуу, дасгал хөдөлгөөн хийх үү гэдгийг одоо оншилдог үндсэн арга нь бол ерөнхийдөө уродинамикийн шинжилгээ байгаа. За дээрээс нь болохоор зэрэг за манайхан одоо бас нэг юм их санаанд зовж байгаа. Тэр юу вэ гэхээр зэрэг бүгд хялцангай оюулна гэж байгаа. За давсгаа сойлгоно гэж байгаа. За энэ маань бол шээс задгааралт одоо тэр ханиаж найтайхан шээс алддаг тохиолдолд дээрээс нь давсагны шээс задгаарах шалтгаан давсаг одоо нэг өтрөө унжснаас болоод давсагны шээсний сүм маань зүлхэн үсээд ингээ нааша бүлтэйгээ гараад ирсэн бол тэрийг үзэж ягаад одоо жишээлбэл үйл ажиллагааны алдагдаагүй одоо цэвэр одоо ингээ оёхоос үрггүй байх юм бол тэрийг ойдог. Түүнээс биш бол одоо хярцангийн ойч доод талын дээр арт талын шулуун гидснээс одоо бэлгийн амсар хүртэлх тэр зайг ойчоод өтрээ одоо өтрээний ханаа ойчоод тэрийгэ давсаг сойсон гэж бол ойлгож болохгүй байхгүй юу? Тэр чин давсаг чин савны нөгөө өтрээнийхээ урд талын хананд гэтэл нөгөөх нь арт талын хан байхгүй юу? Гэтэл нөгөө буруу ойлгосноосоо болоод юм уу эсвэл одоо нөгөө эмчид үзүүлээд нөгөө эмч маань үзэхдээ за энэ шээснийхэн сүв нь наашаа ингээд унжиж ийм бүлтэйг юм байна гэд хярцангийн очдог. Тийм учраас нөгөө хүмүүс маань би давсгаа сойлгоцсон хэрнээ надад ингээд шээс алдах нөгөө ханиаж найтайдаг шээс алдах процесс мөн хэвийн зовир маань байгаад байна гэдэг. Тэгэхээр нэлээд сонирхолтой хийлгэн одоо шил уродинамика хийлгээд за бактериологийн шинжилгээ тэр өсөх замын үрсэл инээдрээ бүх юмаа шалгуулсныхан дараа хэрвээ одоо заавал давсаг сойх хэрэгтэй байх юм бол давсгийг сойх уу, шээсний сувийг сойх уу гэсэн энэ хоёр асуудал байгаа. Давсгийг сойхтой болохоор тэр урологийн эмчнэр буюу одоо юуны бөөрийн мэсэлчт хийж байгаа. За шээсний сувийг одоо тэр наашаа зүлх хийчээд
шээсний сөвний яг доохон талд нэм жижигхэн бүлтгэр болоод ингээ наашаа зүлхийцэн байх юм бол тэрийн дээр бол сүүлийн үед энэ жижигхэн тор тавьдаг юм тор тавьдаг. Тэгээд дээрэс нь Солонгосоос орж ирсэн ютуги гээд жижигхэн ийм тавиад тэр бол одоо нөгөө урологийн мэдсэлчдийн хийдэг шиг тэр их одоо их төвхтэй мэдсэл биш. Зүгээр тэрийг хийлгээл 7 хоноо л одоо бэлгийн авилтад ороод хэвийн үйл ажиллагаатай болчдөг ийм пластик ийм аргууд байж байгаа. Пластик мэдсэлийн аргууд. За дээрэс нь болохоор зэрэг өтрээний тэр булчин чангалдаг лазер эмчилгээ байж гэн. За өтрээний хайфу байж гэн, өтрээний PRP байж гэн. Ингэж тэр өтрээний чангарлыг сайжруулдаг, цусан хангамжийг сайжруулдаг, мэдрэлийг сайжруулдаг эмчилгээ хийсний, физик эмчилгээнүүд хийсний үр дүнд тэр мэдрэлжүүлэлт нь сайжраад булчингийн агших чадвар нь сайжирч одоо тэр шээс алдалт өтрээ наашаа унжих одоо 1 2 3 4-р зэрэг гэж бол одоо оншилдог. За 1 2 3 4-р степень гэдгийг юугаар оншилдог вэ гэхээр зэрэг олон улсын одоо энэ давсаг ясны POP Q гэсэн ийм оншоор одоо оншилдог. За энэ болохоор зэрэг 4 A B C D гэсэн ийм 4 цэгт одоо эмэгтэйчүүдийн эмч эсвэл одоо урологийн эмчнэр үзээд за аль цэгт байна, хэрэг хурж байна, өтрээний амсраас 1 см-т байвал нэгдүгээр зэрэг огт одоо юу байхгүй тэрнээс дээшээ байх юм бол тэг зэрэг 1 зэрэг 1 2 3 4 гэж үздэг. 3 4-т бол заавал хаалгаа хийх шаардлагатай давсаг сойхоор хэрэгтэй. За та бүхэнд баярлалаа. UBS телевизийн өглөө хөтөлбөртэй хамт байсанд баярлалаа.